асуудлыг хэрхэн хийдгийг хамтдаа харцгаая. Миний арсны онцлог юм бол би маш хурдан арстай, бас дээр нэмгэн нэг тийм шар цагаан госолсон арстай. Тэгэхээр хамгийн түрүүнд би нэлээд сайн чившүүлэх үүднээс нийс цацдаг. За бас хүзүүрөөгөө ер нь аюун сайн цацаж өгдөг. За мистнийхээ араас шингэхдээ маш хурдан усан суурьтай ампул төрхөж өгдөг. Тэгээ энэ хурдан шингээ өгчдөг болохоор нэг талтаа овоороод тахгүй крем болон фаундейшн ерөөсөө овоордог. Маш хурдан гоо шингээд өгчдөг. За тэгээд бас мэдээж хүзүүрөөгөө ампулнаас төрхөд өгдөг. За тэгээд чигээсээ хадгалахын тулд дээр нэмээд маш эмзэг мэдрэмтгий арьстай болохоор тайвшруулах, чившүүлэх үүднээс бас тус төрхөд өгдөг. За тэгээд чившүүлэх тусаа төрхсний дараагаар нарны тусаа төрхөж өгдөг. Миний бас төрхдөг нарны тус нь маш тийм эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан. За тэгээд би нүүрэндээ нарны тусаа төрхчээд бас хүзүүндээ нарны тус заавал төрхөж өгдөг. Хүзүүний арьсаа бас ер нь нарны туяанаас хамгаалж өгдөг. За арьс арчилгааны бүтээгдэхүүний төрхсний дараагаар мейкапын маань үйл явц одоо эхлэж байна. Хамгийн түрүүнд би хацар хавийнхаа нисгэл жижиг нөхцөлттэй болохоор хуурай арьсны праймер төрхөж өгдөг. Ингэснээр арьсыг илүү смут нэг жигд болгож өгснөөрөө кремийг илүү гоё тийм гаралтын гоё тодруулж өгдөг. Энэ болохоор праймер бас дээр нь чившүүлэх үйлчилгээтэй. За тэгээд хамар дээрээ бас төрхөд өгдөг. За одоо зуны улирал байгаа. Тэгээд дээр нь миний нүүр маш их тийм нэг T-зон хэсгээрээ хөлөрдөг болохоор би ер нь хагас майд бас чившүүлэх үйлчилгээтэй кюшник хэрэглэж байгаа. Энэ болохоор шаргал сүртэй кюшн. За кюшн төрхснийхаа дараагаар би консилер төрхөж өгдөг. Яагаад тэгэхээр би хамрынхаа хоёр тал хэсэг дээрээ хөмсгөнийхөө дээд тал хэсэг дээр нэлээд улаалттай болон өөсийг ингээ гоё дараад өгдөг. Тэгээд хамраа илүү гоё өндөрсгөж өгөхийн тулд яг гол хэсэг дээр бас консилероо нэмээд өгдөг. За тэгээд консилероо төрхсний дараагаар би шууд спонжороо тарааж өгдөг. Гараараа ингээд хоёр талаар нэлээд сайн шингээж өгснөөр консилер маань илүү гоё уусаж өгдөг. Консилероо ингээ гараараа тарааж өгчөөд ер нь бол ингээ орхичдөг. Хэдэн минутын дараагаар спонжороо гоё тараагаад өгдөг. Одоо болохоор энэ хугацаанд нүрийнхаа гэрэл сүдрийг тавьцгаая. Би болохоор юм тосон сүдэр хэрэглэдэг. Энэ болохоор гаралтын үед маш зөөлхөн. Тэгээ илүү гоё фаундейшн кюшнтэйгээ гоё уусаад илүү гоё тийм натурал харагдуулдаг. Тэгээд чихнийхаа дээд талаас хацрынхаа яс руу доошуугаа ингээ гоё уусгаад өгдөг. За тэгээд мэдээж шанаа эс рүү бас уусгаад өгдөг. Ингэснээр гоё шанааг илүү гоё жижигрүүлээд нүрийг илүү гоё жижигхэн харагдуулдаг. За тэгээд тухныхаа хоёр талаараас хөнгөн сүдэр тавиад өгдөг. Тухайг илүү гоё бүрэнхий жижигхэн гоё хэлбэртэй харагдуулж өгдөг. Хамраа өндөрлөгч байна. Би хамраа болохоор яг үзүүр хэсгээсээ эхэлж өндөрлөж өгдөг. Ер нь хамрынхаа уртыг багасгах үүднээс хамрын үзүүр дээрээ сүдэр тавиад өгдөг. Дараа нь нүднийхээ уртлын хэсгээс ингэ сүдэрлэж өгснөөр гоё жигэд өндөрлөгөөтэй харагддаг. За тэгээд үлдэгдэл хэсгээр нь тараагаад нэгэн жиг дуусгаад өгдөг. За сүдрээ тавьсныхаа дараагаар би яг консилероо нэгэн жигт тараагаад өчтдөг. За одоо болохоор хөмсгөө бүтцгаая. Хамгийн түрүүлээд би боронгийн маскарагаар хөмсгөнийхаа үсийг босгоод өгдөг. Тэгээ ингээ босгоод өгснөөр ер нь хөмсгөний аль талд нь илүү будаж хүрээгээ тодроод тэгээд хоосон хэсгийг ер нь будаж өгнө гэсэн үг. Миний хөмсгөний ус өөр амар нарийн ширхтээ болохоор ус нь амархан дэшээ чиглэлтэй босоод өгдөг. За будчихлаа. Би хөмсгөө болохоор аль болох зүйл өнгөр буддаг. Ер нь бол яг усныхаа өнгөтэй адилхан өнгөр будчих гэхээр хөмсг илүү тодроод нүрэн дээрх хамаг анхаарал маань
хөмсг рүү явчихдаг санагддаг. Тэгээд тэр чинээгээрээ бас жоохон ууртай нэг тийм царай байдаг да. Яг тийж харагдаад байдаг. Тийм болохоор хөмсгнийхөө өсийг жоохон хөнгөлөөд өгснөөр царай илүү гоё зөөлөн төрхтэй болоод өгдөг. За одоо хөмсгөө будсан үлдэгдэл хоосон хэсгүүдэд дүүргэж будах чинь. Ер нь бол аль болох одоо хөмсгнийхөө төгсгөл хэсгийг би харандаагаар буддаг. За хөмсгөө бодоо болчлаа. Одоо нүдээ будцгаая. Би ер нь бол ийм дулаан өнгийн pink rose өнгө хосолсон ийм нүдний тэн ашигладаг. Энэ маань надад амар удаж байгаа жил гарсан болж байгаа. Хамгийн түрүүлээд би энэ зөөлөн өнгөөр нүднийхээ суурийг тавиад эхэлдэг. Тийм харахад зөөлхөн гэсэн гаралт нь маш тод харагддаг. За дээдлийн суурийг тавьчлаа. Одоо нүднийхээ доотлын суурийг саяныхаа өнгөөр бас тавиад өгнө. За үүний дараагаар өнгийг дахиад жоохон тодруулаад энэ өнгөөр нүднийхээ тэн дээр давхарлаад өгнө. За тэгээд төгсгөл хэсэг дээр нь жоохон бараа өнгийг тавиад өгдөг. Ингээр нүд илүү гоё тод юм урт харагдаж өгдөг. Тэгээд би болохоор энэ өнгийг тавьдаг. За нүднийхээ тэнийг тавиад дуусгачлаа. Одоо энэ арай цавир харагдаж байгаа хэсэг дээр нь би нүдний саа тавиад өгдөг. Саа ингээд тавьснаар миний нүд юм илүү гоё юм гэрэлтэй, гэгээтэй юм гоё цоглог харагдаж өгдөг. Ер нь бол сааг өдөр тутмын будалтанд төлхөө ашигладаг. За нүдний тэнийн хэсэг болцсон. Одоо контур зурцгаая. За контур зурхаас өмнө би нүднийхээ дотор талыг хамгийн дөрөнд харандаагаар хүрээлээд өгдөг. Төгсгөлөөс нь нүдний ухархаа хүртэл ер нь бол сайн харандаагаар зураад өгдөг. За энэ талынхаа нүдийг бодчихлаа. Одоо энэ талынхаа нүдийг харандаагаар буцацгаая. За ингээд нүднийхээ дотор талыг харандаагаар хүрээлэхөөр нүд илүү гоё томроод сэргээд өгдөг. Би тэгэхээр өдөр тутмын нүр будалтанда контрыг зурхтаа ер нь бол нүднийхээ төгсгөл хэсгийг жоохон дээшээ татаж өгдөг. Ингэс дээр нүд илгүй гоё сэргэг тэгээ том урт харагдаж өгдөг. За одоо ингээд будсан юм чинь төгсгөл хэсгийнхээ дүүргээд өгнө. Тэгээ харандаагаар ингээд зурчаар надад аягүй амар байдаг. Гэхдээ төгсгөлийн харандаагаар зурх аягүй хэцүү байдаг болохоор контроор төгсгөлийнхаа үзүүрийг хийгээд өгье. Би болохоор энэ гелен контрыг хамгийн анх нүр будаж эхлснээс хойш тасралтгүй яг энэ контроор буддаг. Тэгээ би ер нь нүдээ боронгийн контур харандааг ашиглан буддаг. Надад боронг ер нь илүү гоё тод харагддаг. Хар бол надад бүр хитрхи тод харагдаад байдаг. Контурноос жоохныг аваад нүднийхээ төгсгөлийн ингээ хийгээ өвчдөг. Гелен контурыг би ер нь аягуулсан ашиглаж сурсан болохоор ер нь гелен контур буудгүй. Одоо ямар хэлбэр дүрсийг зурхад амар байдаг болохоор би ер нь гелен контурыг дандаа хэрэглэдэг. За нүднийхээ контрыг тавьд өвчлөө. Миний ер нь нүр будалтын хамгийн будах туртай хоёр хэсэг бол би нүдэндээ контур тавих. За тэгээ хацрын блаш тавих маш их туртай. За одоо нүднийхээ доотлын хэсгийг будах чинь бас нүднийхээ дотор талыг будсан бор харандаагаараа будаад өгдөг. Одоо энэ хоосон зайгаа тосон бэж өнгийн харандаагаар будаад өгнө. За тэгээд нүднийхээ харандаагаа тодруулж өхийн тулд цаагаараа тодруулаад өгдөг. Маш жоохныг авч аваад хуруугаараа ингээд тараагаад өчтдөг. Тэгээ мөн энэ цаанаасаа авч аваад нүднийхээ хоёр урт хэсгээр бас тавиад өгдөг. Ингэснээр нүд илүү гоё гэрэлцэн, тод, цовлог, дэрчтэй харагддаг. За одоо болохоор би нүдэг паудер тавьж өгдөг. Ер нь бол яг сүүдэр тавьсан хэсэг дээрээ тавихгүй, бусад хэсгээр нь ер нь бол гэрэлцэн, глоу хэсгээ дараад өгдөг. Одоо сармуусаа будцгаая. За би сармуусаа будахаас өмнө хамгийн түрүүнд дэрвэлэгч ашигладаг. Ингэснээр дээд доод сармуус маань уулзаад, нийлээд, наалтаад, буугаад тахгүй тусалж өгдөг. За тэгээ сармуусны будгаа болохоор ер нь бас усны хамгаалттай сармуусны будаг хэрэгэлдэг.
сөрмөс буцсан нүд бүр хамаагүй ингэ тодроод гоё зөөлрөөд өгч байгаа. Тэгээд үлцэн хэсгээрээ доод сөрмөсөө жоохон тодруулаад өгнө. За үүний дараагаар миний нүр будалтын хамгийн дуртай хэсэг. Би ер нь плашнд амар дуртай. Тэгээд баг плаш баг 10 байдаг. Тэгээ ер нь бүх өнгүүд нүр байдаг. Тэгээ би өнөөдөр зориулаад энэ хоёр төрлийн плашаа аваад ирсэн. Ер нь сүүлийн үед яг энэ хоёр өнгөөр будаж байгаа. Нэг нь болохоор ер нь черри төрлийн улаан өнгө, нэг нь болохоор за роз пинк өнгөтэй ер нь бол ойролцоо. Гэтэ би өнөөдрийн будалтан дээрээ нүднийхээ будыг жоохон пинк роз өнгөөр будсан болохоор плашаа болохоор бас энэ өнгийг сонголоо. Арай ойролцоо адилхан гарна. Тэгээ би сая нөгөө нэг Сутрес гэрөөсөө паудераар буддаг гэсэн нь болохоор миний плашууд бүгд юм тосон. Тэгэхээр уусаж шингэх талаас нь би ерөөсөө тавьж өгдөг. Тэгэхгүй бол паудер тавьчих юм бол энэ чинь өөрөө тосон бүтцтэй болохоор нэг тал дээр овоороод бөөгнөрөөд өгдөг. Плашиг болохоор яг хацрын ясан дээрээ тавьж өгдөг. Нүдрөөгөө ерөөсөө ойртуулдаг. Надад яг ингэж тавиад өгөхөөр миний нэг хацрын ясыг илүү гоё тодруулаад нүрийн хэлбэрийг юм гурвалж дээшээ болгож өгдөг. Тэгээ хацрын ясны дээрээ тавиад хоошоогоо гоё плаш уусгаад өгдөг. За тэгээ хэлсэн шүү дээ би нэг хамрынхаа уртыг жоохон багасгахын тулд төгсгөл хэсэг дээр нь сүүдэр тавьдаг гэд энэ дээрээ бас нэмээд хамрынхаа уртыг багасгахын тулд плашнаас жоохныг аваад төгсгөл хэсэг дээр нь тавиад өгдөг. Ингэснээр хамраас айгуу гоё тийм богино харагдахаас гадна шонтгоор хамрын хэлбэр илүү гоё тодорч өгдөг санагддаг. Би юм цагаан ангийн хайлайтер ашигладаг. Тэгээ энэ хайлайтраа энэ плаш болон нүдний тэн хоёрын гол дээр нь тавиад өгдөг. Тэгээд хөмсгөнийхээ бас доод тал дээр гэснээр илүү гоё гялалзаад хөмсгөний яс бас тодроод өгдөг. Тэгээ би тухай гоё бүндгөр харагдуулахын тулд одоо яг энэ хэсгээр бас хайлайтер тавиад өгдөг. Тэгээд хамрынхаа нурууг бас тодруулж өгөх тулд хайлайтераасаа багахан хэмжээг аваад өгдөг. Тэгээд оруулныхаа дээд хэсэгт. За хамгийн сүүлд би уруулаа буддаг. Гэхдээ би уруулын будаг ер нь ашигладаг. Уруулаа бүрэлээд дотор талын бальзамаар вазелинаар ингээд бүрхээд өчгөөр уусаад илүү гой уруулын өнгийг тодруулаад уруулын хэлбэрийг томруулаад өгдөг. Одоо уруулынхаа бальзамыг түрхцгээе. За тэгээ хамгийн сүүлд нь жинхнээсээ нүрийнхаа будгийг илүү удаан төвчүүдэхийн тулд нүрийн будаг төвчгч хэрэгэлдэг. Tada! Ингээд миний мейкап бүрэн дууслаа. За тэгээ надад юм баяр ёслол зориулсан тустай будалт байхгүй. Би хаач ямар ч цаг үед яг энэ бодолтаараа байдаг. Ер нь дулаан өнгө тоонтой өнгүүдийг ашиглаж нүрээ буддаг. Плашиг бол би дөм өнгөөр нь харин хэрэглэх дуртай. Надад улбар шар, пич, уулаа, боор гэх зөндөө олон төрлийн өнгөтэй плашууд байдаг. За тэгээ миний өдөр тутмын мейкаптай хамт ирсэн та бүхэндээ баярлалаа. Плаштай хамт агаарай.